Эхлэхүү. За чи эхлээрэй. Би эхлэх. За сайн байна уу? Хурган яриа. дахиад Та хурган яриа подкастыг сонсож байна. За сайн байна уу? Хурган яриа подкаст маань Монгол оюутны нүдээр гэсэн болон маань энэ хөгжиж байна. За тэгээд өнөөдрийнхөө болонгаар юу ярих вэ? Сар манай оюутнаа танилцуулах. За сайн байна уу? Өнөөдрийн минь төргийн марлаад болон сонсогчдоо. Баярлалаа. За бид хоёр ер нь бол монголчууд гадаадд амьдрал ер нь бол ингээд сайхан амьдрын гэсэн тийм буруу ташаа ойлголтоос ер нь салцсан болов уу гэж бодож байна л да. Гэхдээ гадаадд яг нөхцөл байдал ямар байдаг талаар багахан ойлголт өгөх тул бид хоёр асуулт бэлдсэн байгаа. Хэдэн асуулт илээ ямаарлаа? 12 асуулт бэлдсэн байгаа. За асуулт байна. За асуултны нэмэлт тайлбарыг чи хэлнэ гэлүү. За тэгээ. За 12 асуулт байгаа бид хоёр уншаад өөрсдөө хариулна юм. Харин манай энэ подкастыг сонсож байгаа сонсогч та өөрөө гадаадд амьдардаг бол бид хоёрын асуултанд бас хариулж болох асуултууд нь коммент хэсэгт хариулаад өгөөрэй. Энэ нь одоо бусад гадаадд сурч ажиллаж амьдрах сонирхолтой ийм залуус тусаж мэдээлэл болох юм шүү. За би нэгдүгээр асуулт байна. За тэг. За хоёулаа асуултынхаа өмнө 1 2 3 гэсэн хэлээд явъя тий. За. За нэгдүгээр асуулт. Та одоо хаана амьдарч байгаа вэ? Ирээд хэр удаж байна вэ? За би Солонгос улсын Бусан хотод амьдарч байна. Ирээд 4 жил болж байна. За би болохоор Япон улсын Осака хотод амьдарч байна. Ирээд бас 4 жил байна. За уянга миний би хоёр дахь асуултыг асууя. Та сургууль сурдаг уу эсвэл ажил хийдэг үү? Та хурган яриа подкастыг сонсож байна. За би их сургуулийн магистрийн ангид сурдаг. Тэгээд сурангаа цагийн ажил бас хийдэг. Би бас их сургуульд магистрийн ангид сурдаг. Магистрант мөн цагийн ажил ч гэсэн хийдэг байгаа. Ер нь ихэвчлэн гадаадд сурдаг оюутнуудын ихэнх нь цагийн ажил хийдэг. Ер нь л баг бүгд хийдэг болоо да тий. Би л тэгж бодож байна. Яг хоо цагийн ажил бол ер нь одоо амжиргааны мөнгө сургуулийн зардал ч юм уу тий олохоос гадна тэр чинь тухайн нэг арга байдаг тий. Улам хилээ сайжруулах ч гэсэн тий. За 3-р асуулт. Та өглөө хэдэн цагт босдог вэ? Ажлын болон амралтын өдөр. За би ер нь бол 10 жилдээ оюутан байхдаа ч гэсэн ер нь бол хүүхэд гаргасны дараа ч гэсэн айгүй нөгөө нойр ихтэй хүн гэдэг үстэй амар үхрийн дураас ер нь тийм байсан л та. Тэгээ амьдралын эрхэр гэдэг шиг одоо хүүхэд гараад их хүн чинь өглөөс тасдаг гэдэг чинь угаана. Тэгсэн ч гэсэн миний охин намайг өглөөс сургаагүй боловч Солонгос улс намайг амьдралын шаардлагаараа Солонгос өглөөс тасарсан байгаа. Тэгээд ажлын өдөр бол үгүй яг ингээд 6-7 цагийн хооронд босоод сурсан л байна л да. Хаяа амралтын өдөр ажилгүй хичээлгүй байхдаа ингээд орондоо хөвтөлөдөг үе байгаа л та. Тэгээ ер нь 6-7 цагт босдог. Гэхдээ ажил хийхдээ бас заримдаа ингээд нөгөө 4 цаг өнгөрөөж босоод ажлын газар руу явах 5 цагаас босох тохиолдлууд бол байдаг. Ер нь бол хичээлтийн өдрөө бол 7 гэж босоод явхад ер нь бол окноо сургууль нь өргөж өгөө цааш явхад бол таардаг л та. Миний хувьд бол би ч одоо бас л агуу унтдаг хүн. Ер нь амралтын өдөр нилээсээ унтчихэж ядраа гаргадаг тийм үү. Бас л нөгөө амьдралын шаардлагаар амьдрал үзсэн. Өглөө эрт босдог болсон. Тэгээд бас хүүхдтэй болохоор манай хүүхдүүд бол намайг өглөө босгодог байсан. Тэгээд дээрэс нь ерөөдөө хүүхдтэй харангуй сурна гэдэг бол нөгөө бидал тентрэ
хичээлээ байнга хийх цаг зав маш хүмүүс байдаг учраас унцаа хаагуур нь хийх ч юм уу, унцчих хаагуур нь өглөө эрт тусч хийх ч юм уу, иймэрхүү үеуд маш их байсан. Тэр чинь түрүү жилийн үед бол ер нь маш олон өдөр ерөөсөө бидалтай хийж байгаа л шууд тэр чигээр хичээлдээ өгч юм уу. Тийм үед бас байсан. Тэгээд Одоо ер нь ингэж штэ Монгол Солонгост ажиллаж байгаад Монгол явсан хүмүүсийн ер нь хандлага ч юм уу постууд нөгөө групп дээрх постууд халуун цэгэр гэх юм уу Монгол очихоор ингээ бухимдаж байгаа нэг сэдвийн нөгөө өглөөрт үйлчлэгээний газрууд онгоодгүй гэсэн юм дээр Монгол хүмүүс амар бухимдалтай байдаг юм шиг санагддаг л та. Угаасаа ч тийм байдаг л та. Тэгээд Солонгост болохоор ингээл 24 цагийн үйлчлэгээний газрууд байдаг. Дээрээс нь Солонгос хүмүүс бас аюу эртэж хүмүүс. Тэгээд хамгийн дээрээс нь гэх юм уу монголчууд ингээд Солонгост ажиллахдаа бас их эрт тусаа сурцсан байдаг. Тэгээ Монгол очихоор их бухимддаг юм шиг байлээ. Миний харж байгаагаар бол одоо нэг айл нүлгэлтийн ажил хийдэж штэ монголчууд одоо залуучууд нэг хвчлэн хийдэг дээ. Тэгээд тэр ажил бол ер нь 4 цагаас босох. Тэгээд заримдаа ингээд нөгөө ягааны ажил гэж нэрлэдэг. Шөнө ажиллаад маргааш нь үргэлжлүүлж ажиллах. Яаны ажиллаа. Та Хурган Яриа подкастыг сонсож байна. Тэгээд ягаан гэдэг нь болохоор шөнийн ажил. Ягаан юм шиг үү? Тэгээд ер нь аль тийм ингээ өглөөр тусаа сурцсан байдаг. Японд ямар байдаг вэ энэ талаар? Япончууд өөрсдөө ер нь хэр эрт тусдаг хүмүүс үлээ. Манай Японч амьдардаг байсан гэр болохоор айгүй том нөгөө галт өргөний бодлын ярилцаа байсан ерөөсө балконоор харагддаг. Тэгээд галт өргөн нь болохоор 5 цаг галт өргөн явж ирдэг. Тэгэхэд л ерөөсөө галт өргөн дээр хүмүүс арцалцдаг. Тэгээд Монгол болохоор өглөө 6 мага 5 цаг юм уу гээд дөнгөж ингэ нар манай нэг хөө сэлгүүхэн хүү амтгүй байхгүй ийш бол гоё шүү. Энд болохоор 6 мага 7 цаг байдаг тэгэл ийд. Энд ч гэсэн бас метро нь бол 5 цагт ер нь хэлдэг. Тэгээд ер нь бол солонгосчууд өөрсдөө ч гэсэн эрт босдог болохоор тэгээд энэ бас өөрчлөлттэй айгүй шууд холбоотой юм байлээ. Тэгэхээр гадаадд байгаа гадагшаа гарахаар зорж байгаа хүмүүс Монгол хүмүүсээ бол бас өглөөрт бас сурах дадлыг бол эзэмшвэл давуу тал юм байлээ шүү, тийм ээ? Тийм. Тэгээд дээрэс нь бас ер нь өглөөрт бас хичээлтэй явах юм уу, цагийн ажиллаа явах юм хөө байдаг учраас одоо ер нь энд бас ирсэн байгаа залуучуудтай юм байна. Тэгэхээр надад бас ирсэн залуучтай юм тэгэхээр нойроо маш зөв зөвхөн тийм. Тэгэл бол хүмүүст өнөж амрах ч юм уу тэгэхээр анхаарах юм болоо. Тийм тийм. Хурган Яриатай хамт байгаарай. Гоё өглөөрт. За дөрөвт асуулт нь эндхийн амьдрал таны төсөөлсөн шиг байсан уу? Ирсний дараа гэсэн үг юм байна. Японд дох амьдрал миний төсөөлсөн шиг байна. Ер нь бол интернет дээр бол бараг л мэдээлэл авч байгаа юм байна би л хэрэгтэй. Ганц авдаг гэсэн юм уу Япон киногоор төсөөлсөн тийм. Тэгэл хүмүүс бүгд гоё. Яг ихэнх нь тийм л дээ. Тэгээд дэш тэр тохирч байгаа. Миний нийгэм л болсон сайн ч юм байна. Тэгээд дээрэс нь яг энэ сайн муу хоёр талтай та. Сайн тал нь гэх юм бол энэ нөгөө нэг үйлчлэл тийм ерөөсөө юу тэр талаар ерөөсөө мэддэггүй байсан. Үйлчлэгээний байгууллагууд бол дандаа юм нэмсгэлж хэвчтэй. Ерөөсөө хэрэглэгч хаан гэдгийг төрийн байгууллагаас эхлээд маш өндөр түвшинд хэрэгжүүлдэг. Тэр бол нэр төсөөлсөн юм байгаа юм шиг байна. Тэгээ бас цагдаанараас ахуулаад тийм цагдаа нар бүр аюу гоё. Төрийн цагдаа биш ард түмний цагдаа гэдэг юм. Тэгээд өшөө юм муу болсон би юу. Бүр амар цэвцэг ирэх орно гэж бодсон. Тийм ч мэдээж хэрэг бас нөгөө одоо бүс нутгаас хийж чаддаг өөрөг ч юм уу тийм амьдарч байгаа газраас хамаараад бас онцгүй газар онцгүй хүмүүс амьдардаг юм уу тийм үү. Тэгэхээр одоо шинээр гадаадд амьдарч байгаа
гадаад үжилдэг үжингөө орон гээл тэгэхээр бүх газрын цэг цэг бүх хүмүүс нэмэрч юм гэх юм биш. Тийм болохоор би ч гэсэн нөгөө нэг анх ингээ мэдгүй байр төрөслөд байж захтаа нөгөө зуучилдаг газрын хүн чадварлцсан гэх юм уу. Айгу боломжийн тэгээд ажгүй байр хүрсэн чинь нөгөө японочдын амьдрах дургүй айгу онцгой газар байсан. Гэр оронгүй хүмүүс ихтэй ч юм тий. Японыг бол тийм гэр оронгүй хүн амьдардаг гэж үс төсөөлж байгаа юм байна. Гэхдээ яг надад тэр юм уу тий. Надад тэр хүмүүс ямар нэгэн муу зүйл хийгээгүй л тий. Тэгээ зүгээр орчин жоохон үзсэн. Тэгэхээр бас тэрийг маш сайн судлаад тэгээд тухайн оронд байгаа хүмүүсээсээ асуушлаад тийм зүйл хэрэгтэй юм л гэж бодсон. Тэгээ чинь надад бас ер нь би нөгөө нэг Бусан гэдэг чинь бас нөгөө нэг чи Осакад амьдарч байгаа шиг Бусан ч бас нөгөө нэг Солонгосын бас нэг захын юу л да аймаг нэг гэх юм уу? Хотын аймаг биш хотын. Тэгээд Сөүл яг ямар байдаг би сайн мэдэхгүй байна. Бусаны хувьд бол төсөөлснөөс өөр байсан нь бол гадаад хүмүүс амар ихтэй байсан. Монголд байхдаа Солонгосод ингээд гадаад ингээ олон төрлийн хүмүүс байна гэдгийг би ер нь мэддэг байгаагүй. Монголчууд яг уу байдаг гэж боддог байсан ч гэсэн миний төсөөлснөөс хамаагүй илүү монголчууд байсан. Тэгээд хоёрдугаарт нь гэх юм бол төсөөлснөөс өөр байсан нэг нөгөө кино дээрээс би нөгөө ер нь Солонгос кино үзэж өслөө шүү дээ тий. Тэгээд нөгөө өшөө авалт гэдэг амар тийм зүйл байдаг. Тэгээд ер нь баячууд амар их байдаг ч нэр тийм талын төсөөл айгүйх байсан. Тэгсэн чинь миний яг ирсний дараа харсан чинь солонгосчууд ингээд би биндээ өш ханзан сандаг тийм төрлийн хүн шиг санагдаагүй л дээ. Надад бас миний л хувьд тэрний оронд харин урд нь мэдээгүй байсан нэг юм одоо мэдсэн нь болохоор амар хөдөлмөрч. Ер нь бол нэхээ хөдөлмөрч ард юм. Тэгээ шаргуу ажилдаг, хүний нүд хуурж ажиллана гэж байдаггүй. Дээрээс нь одоо нөгөө дарга босс гэж ярьдаг штеп зөвлөд ч юм уу. Тэдэрэн ч гэсэн хог могоос үздэг. Өөрсдөө эзэн болж яг ажилтган дарагцсан. Энэ төсөөллөөс өөр байсан. Би саяны нөгөө дарга босс дээр ганц юм шүү. Нөгөө Монголд ч дарга дээшээ дарга байх тусмаа юу гэдэг чинь их зантай юу ч хийдгүү гэх юм уу тийм үү штеп. Тэгээд чиглүүлээд тушаалдаг байдаг. Энд болохоор ямар нэгэн газрыг ажилуулж байгаа бол тэр одоо юу дарга нь захирал нь өөрөө хамгийн их ажил хийдэг. Одоо менежер гэх юм уу тийм хамгийн их ажил хийдэг, хамгийн их бусдын үлгэр дуурайл байдаг тийм үү. Тэгээ хамгийн гоё ажилладаг. Дараад гэсэн дээр. Яг зүгээр. Бараг миний яриад бас л та. Гэтэ ер нь ингээд мэдээж орнууд ингээд хаашаач утсан төсөөлснөөс мэдээж баг зэргийн ялгаатай өөр юмнууд гаргалах л да. Тэгээд солонгос хэрвээ ирэх гэж байгаа монголчууд ер нь айгүй их байгаа юм шиг санагддаг. Ер нь ажиглагдаж байгаа шүү дээ тий. Солонгост ирэхийг хүссэн. Тэгээд хэрвээ яг солонгост ирэхийг ингээд хүсэж байгаа ажиллахаар ч юм уу сурахаар ч юм уу хүсэж байгаа ямар ч байсан хэлний уншиж чаддаг ч юм уу тий. Хэлний талаар тодорхой хэмжээний юутай болцоод ирээрэл гэж тийм шүү. Зөвхөн хүсдэг шүү ер нь тийм. Би ч нөгөө хэл гэдэг амар чухалтай тэр хоёр. Би ч нөгөө багаас Японд үзсэн болохоос тодорхой хэмжээнд ойлгохыг хэлцдэг болоод ирсэн. Тийм болохоор надад ингээд илүү амар байсан байна. Хэл мэдгүй шууд ингээд 0 юу ч мэдгүй юм ирж байгаа хүмүүс хэцүү юм шиг үлээ. Хин дээр ямар шантаа. Тийм. За дараагийн асуулт байна. За тийм. Тавд асуулт. Нэг өдрийн эсвэл нэг цагийн ажлын хөлс төгрөгөөр хийдэг вэ? Ойролцоо. Та хурган яриа подкастыг сонсож байна. Энд Солонгост эрэгтэй эмэгтэй ажлын цалингийн хөлс нь бол амар ялгаатай. Эрэгтэй болол ер нь бол яаж ч ажилласан эмэгтэй гэсэн илүү цалин ер нь бол тийм байдаг. Тэгээ биеийн хүчний ажил хийдэг болохоор тийм нэг тайлбарладаг л та. Гэхдээ судалгааг нь харахаар Солонгосын бас нөгөө нэг оффист ажилладаг гэж ярьдаг шүү дээ одоо тийм. Оффисуудад ажилладаг тийм цалингуудыг харьцуулсан ч гэсэн эмэгтэй цалин бага гэдэг юм билээ ер нь бол. Тэгээд за нэг цалин хөлс гэх юм бол ер нь 8500 вон гэж. Энэ нөгөө жил болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ингээд нөгөө нэмж явдаг. Гэхдээ зарим талаар гадаадуудад зарим үйлдвэрүүд нь энийг одоо нэмдэггүй тийм бас тал байдаг л та. Ер нь бол энэ жилийн хувьд
төлбөрийн доод төлсний хэмжээ нэг цагийн 8500 вон гэхэр чинь бараг 20,000 төгрөг юм уу да тий 19,000 гэх юм уу. Тэгээ ер нь цагаар гэх юм бол одоо жишээлбэл угаагч зарлаа одоо жишээ авъя та. Хамгийн гэж үзсэн ажил зөөгч угаагч одоо бол тай зөөгчлийг гэхдээ угаагчийн цалин амар өндөр юм шиг сонсогддیں۔ Гэхдээ амар хэцүү гэхгүй 12 цаг ер нь ажилладаг. Үйлдвэрүүд нь харьцангуй үгүй яг 12 цаг ажилладаг үйлдвэрч байдаг л та. Гэхдээ арай бага ажлын цаг нь тэгээд өдөр 100,000 вон юм уу 90,000 вон ч юм уу гэх юм уу? Төгрөгөөр 200,000 төгрөг тий 200,000 төгрөг орчим юм байна. Гэтэ төсөөлсөн шиг юу биш юу хамаахан биш гэхгүй. Тийм шүү. Японы хэрэгжиж нөгөө нэг би түрүүнийг зайл нүглэсний талаар ярьсан юм чинь бас энэ дээрээ л хэлчихье те. Ер нь бас нэг 120-30,000 вон авдаг байхгүй юу? Өдрөө. Тий нэг айл нүглгээд. Тэр нь одоо хэдэн цаг орчим ажиллах үржингөө юу? Тэгэл нэг айлыг ингээд нөгөө нүүлэх юм гэхээр чинь яг цагаас шалтгаалаад. Тэр нь хэдэн төгрөг вэ? Цаг 6 7 цаг юм уу? Тэр нь 300,000 орчим төгрөг юм уу? За гэхдээ бас яг хуу за Японч гэсэн Солонгос ч гэсэн хаан ч гэсэн ялгаагүй хэлний төвшин ямар байгаа вэ гэдгээс хамаараа тий ямар ажил хийх гэж шалтгаалж шүү дээ. Тэр бас тэрийг бодолцох хэрэгтэй. Манай Осакагийн хувьд юм бол дундаж цалин 21,600 орчим юм байна. Гэхдээ нөгөө нэг цагийн хийсэн. Нэг доод төвшин. Тэгээд тэндээсээ айгу өсөө авчих юм бол нэг 25 орчим юм уу да. Цагийн ажил. Тэгэхээр яг ингээд цагийн ажлын хөслөөсөө шалтгаалаад ингээд гадагшаа явах монголчууд яалтч аргагүй нэмэгддэг л дээ бас шалтгаан багталтай юм. Гэхдээ бас нөгөө харанхуй ингээд хэлгүй байж шүү тэр ажил орчин юм. Тэр бол юм шиг хэцүү асуудал тийм. Энд дээр бас ярьчээ гэж бодож байна. Тэрс маа Япон бол нөгөө хууль дүрмээ маш чанга баримталдаг хүмүүс чинь визгүй ч юм уу эсвэл аялын визээр ирсэн хүн ажиллах хэрэггүй байдаг учраас ажилд орно гэж хүнд асуудаг. Солонгосын бодлого тэр үгээр ялгаатай юм бэ. Саяны төсөөлт дээр гэхдээ одоо монголчуудаас нөгөө хамаатан ч юм уу найз нь Солонгост ингээ байдаг хүмүүс аягүй болцсон болохоор бас баг төсөөл аягүй авдаг хаа Монгол. Японыг бодвол Солонгосын талаар илүү их монголчууд мэддэг гэж магадгүй гэж бодож байна. Тийм үү? Тийм. Тийм байна. Яа дараагаас. За дараагийнх нь би асуух уу? Тэгээд хоёул хурдан асуух бол бодож гин үгүй юу? Тийм. За тэгвэл нэг удаагийн автобусны цуг төлбөрөнд төгрөгөөр хэдэн төгрөг байдаг вэ? Цалин тийм байж тэгвэл унааны зардал хэдэн төгрөг болдог вэ? Японы гэх юм бол яг дийлэнх ашигладаг ундаг дугуй байдаг. За тэгээд яг хотоос хотын хооронд ч гэх юм уу нэг захаас нөгөө зах бол галт дээр гэдэг үгчлээ ашиглана. Ер нь дунджаар шугам ямар компани шугам вэ гэдгээс бас хамаарна. За дунджаар л зүйл байна. Тэгээ нэг захаас нөгөө зах руу 4,600 5,000 төгрөг гэж байна. Одоо жишээлбэл Улаанбаатарт айлнаас айл. За Улаанбаатар. За талбайгаас захын дуу. Захын дуу гэсэн үү? Хотын зах. Дүүс хотын зах. Би ч гэсэн за нэг нисгээс хатны дүү орлоо гэж төсөөлвээ. Тийм байх юм бол тусан хотод ер нь бол 1800 1200 мянган вон илүү. Төгрөгөөр хэдэх вэ? 1800. За би ч бодоод байгаа автобусны нэр хотын автобус дотроо явдаг автобус нөгөө юу холын зайны автобус гэдэг үстэй юм. За метрогийн л ярьчих. Метро нь бол Пусаны метро хамгийн хямдхан метронд ордог юм байлээ. 1200 вон гэхэр чинь 2500 төгрөг метро. Ер нь тэн дээрээ нэг үсрээд 3
Өсрөл хамгийн дээд нь өсрөлийг 3000 төгрөг юм байна л та. Нэг талтай дотроо дамжиж суухыг стат бол дотроо хэн зардалтай ороод юм гэдэг л та. За, ямар бол 7 дугаар асуулт. 7 дугаар асуулттай маа за. За, энэ улсаас таалагдж байгаа ганцхан зүйл Монголдо хэрэгжүүлэх юуг нь сонгох вэ? За, маш олон зүйл бодогдож байна. Гэхдээ бүгдээр ингэ хэрэгжүүлж чадахгүй учраас хэрвээ надад энэ боломж байх юм бол энэ нөгөө нэг Солонгосны боловсрал цэцэрлэг сургууль нь маш хангалттай байдаг. Тэгээ зүгээр яг би ч одоо хэрэгжүүлсэн гэж байх аа. Гэхдээ зүгээр Монголдо ингэж хэрэгжүүлвэл одоо гоё юм байна да. Тэгвэл ирээдүйд би болоосаа гэж хүсдэг юм бол цэцэрлэг сургуулийн хангамж. Тэгэхээр эргээд цэцэрлэг сургуулийн их байх тусам ээжүүд нь ажил хийх боломжтой. Дээрээс нь хүүхдүүд тэндээсээ ингээ боловсрал аваад те өсөх орчин ч гэсэн айгу гэртээ өснөөс арай ер нь бол цэцэрлэгт явуулсан дээр гэдэг нь шүү дээ те бидний бодлоор. Тэгэхээр цэцэрлэг ихээр баригдаасаа гэж би хүсдэг. Монголд юуг хэрэгжүүлэхээ бол ямар ч гэсэн дипломо ингээд бичиж байгаа дипломныхаа сэдвийн дагуу очиод ер нь ямар нэгэн юм хийн гэж боддог аа. Тэрийг бол дараа нь хэлье да. Дараагийн подкастуудаар хэлье. За миний хувьд гэх юм бол бас маш их зүйл байна. За хамгийн их гэх юм бол ерөөсөө Японы төрийг нь Монголд явжгаад нэг жил ажиллуулаад авцаачих гэсэн гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр би одоо өөрөө хүүхдийн чиглэлээр сонирхолтой болохоор Японд ерөөсөө ирээд нэг хараа амжилтгүй 90 оронгоо ч юм уу одоо шинэ хүүхдээс ганц чанар. Тэгэхээр түрүүн ямар хариуцлагатай байгаа вэ гэдэг зүгээр эндээс харчиж байна. Тэгээд дээрэс нь одоо би ингээ Монголд байхдаа хороо морож юм дөөрөг мөрөгч юм ороод бичвэрэн төзөлдөг шүү дээ. Тэгэхээр бүр ингээ зүрх сатлах гэсэн юм. Яаж загнуулах болоо гэх. Энд болохоор ерөөс ямар ч юм байхгүй. Өөрөө орон мэдгүй байх юм бол тийм заавал хүсэлдэг хүмүүс байж юм. Тэгээд цаахны ажилтнаа аюу гай харилцаатай, хүмүүн ойлгомжтой. Тэгээд цагдаа нар нь ихтэй гоё харилцаатай. Тэр юм шиг. Тэрийг л хэрэгжүүлэх байх. За тэгвэл 8 дугаар асуулт нь ирээд хамгийн сайхан бас хамгийн муухай санагдсан зүйл нь юу вэ? За энийг бараг л ярьсан юм байна да тий дээр төсөөлөл дээр ярьсан уу. Гэхдээ нэмж ярих зүйл байна уу чамд? Хамгийн сайхан болон муухай санагдсан зүйл. Яг хамгийн сайхан санагдсан зүйл нь сайн нөгөө долоо дээр ирсэн тий. Тэгээд зүгээр. Тэгээд нэг зүйл санагдлаа санагдсан. Хэлний сургууль анх ирсэн дугаартайгаа өглөө ирсэн юм гэж байгаа. Албан газрын үүдэн дээр цагаан цамцтай хар одоо офис ажилтан баа шүү дээ. Ийм залуучууд гэсэн өглөө болгон компанийнхаа гадаах талбай шүүрдээд усаар шүвшээ зогсчод байсан байна. Тэр айгүй гоё санагдсан. Шоо энэ цэвэр цэмцгэр байдал гэдэг бас маш их сайхан санагдсан. Чи муухай гэдэг. Үстэй. Ерөнхийдөө тэр хатгаа тий. Хатын ганц юм. Муухай санагдсан зүйл юм бол одоо юу гэдэг нь боловсролын төвшин гэх юм уу амжиргааны төвшинээр хүмүүс бас харилцан онцгой гараад ирсэн юм байна. Нөгөө тийм дундад төвшний шүү. Дэлгүүрт касс гэдэг байхгүй юу? Тэгэл ингээ шүүн амир ядраал гэж авч чинь дээрээс нь хүмүүс зэрнүүл амар муухай харцсан гэдэг байна. Яачнаа. Өдөр нөгөө нэг би нөгөө Японд ажиллаар явж байхад нөгөө миний хэрэг танд хамаагүй гэд таны хэрэг надад хамаагүй гэд Япон үзэл. Тэрний талаар чи жоохон дэлгэрүүлж яриул ямар вэ? Нэрээ тийм. Ер нь бол яг нэг нэгэнд ингээ төвөг бодохгүй. Тэр нь бас нэг талаараа амарч гэсэн нөгөө талаараа би чамд төвөг удаа баг чинь чи надад төвөг үзэхгүй гэсэн юм үзлээд үсэж байгаа байхгүй юу?
Жишээлх юм бол ингээд том үстэй жирэмсэн бахта нөгөө дугуйгаа төрж ирж байгаад унахгүй юу? Тэгсэн чинь хажуу зүгээр нэг юм сайхан яар хүчтэй ном гэсэн залууч үзэж байсан надаа өргөөд хүчтэй сэтгэл авах гэж тийм үү. Харсан ч гэсэн яаж тийм явахгүй. А тэгээ дээрэс нь ингээд хаанаас нь харсан жирэмсэн байгаа шүү дээ амар том. Wash. Тэгэл өдөр болгоо нэгтээс татвал ингээд сургууль руугаа галт тэргээр явдаг байна. Өсөө суудалтай байсан. Тэр хугацаанд бол 2 үйл суудалтай байсан. Нэг нь нэг 30 орчимнаас нэг боогч байсан. Нөгөөх нь нэг гадаад болж байсан. Тэгэл зогсоод тэр монголчин бол энэ хөөчтэй. Яаж танихгүй нэгжтэй шиг байна тэр үг юм байна. Гэтэ өргөд оруулаад юм гэдэг шүү дээ. Тэгээ одоо тийм болов болчихсон юм. Би ч гэсэн яг нөгөө Монголд хөгшин хүмүүст угаасаа суудал тавиад угаас сурцсан болохоор энд ч гэсэн бас нөгөө хөгшчүүд нь ингээд суудал тавьчихвар хэрэггүй гэдэг ч гэсэн тавьж өгдөг байхгүй юу? Би нэр нэг юм шиг үү. Тэгээд би нөгөө манай Монгол байсан бол нэр ингэхгүй дээ гэж бодож байгаа шүү дээ. Ааха. Тэгээ хүүгээ төрөлхтөө 100 Монгол болсон байхгүй. Тэгээ нэг удаа автобусын зүг гэсэн юм үзтээ. Гэсэн чинь суудал тавьж өгдөг. Тэгэл би oh my god гэж бодсон. Гэтэ яг надад суудал тавьж өгөх хэрэггүй гэж хүмүүс хэлдэг ч гэсэн Солонгос бас тийм байхгүй Япон шиг. Гэтэ би бол ингээд нөгөө сурцсан болохоор суудал тавьж өгдөг хэрэггүй гэсэн ч гэсэн тэгээд ингээд монголчууд суудал тавьж өгдөг гоё доо гэсэн тийм сэтгэл ханамжийг авдаг болохоор надад гоё санагддаг хүмүүс суудал тавьж өгөх. За би өөрийнхөө сайхан бол муухай санагдсан юм даа хэлээ те. За ирээд хамгийн муухай санагдсан юм гэх юм бол нөгөө солонгосчууд нөгөө ингэдэг байхгүй юу? Ер нь бол ингээд үгүй солонгос хүнтэй ямар адилхан юм бэ гэдэг байхгүй юу? Ер нь бол чимээгүй солонгос хүн гэж бодлоо штэ гэдэг хэлтий. Гэтэ нэлийн олон монголчууд ер нь монголчууд болон гадаадуудын үгийг сонссон байх гэж би бодож байна. Тэгэхээр энэ нэг ингээд солонгос хүмүүс хөөхөн чи гадаад ивжээ солонгос хүн шиг хөөхөн харагдаад байхдаа яа тийм юм нэг тийм сэтгэл төрүүлэхээр амар эвгүй байдаг байхгүй юу? Тэгэл яг солонгос хүн шиг харагдлаа штэ нэрэн байрыг ингээд баг ингээд баяр хүрхгээд байгаа юм шиг надад хэлдэг. Энэ бол надад амар муухай сэтгэл төрүүлдэг. Монголчууд гэхээрээ ямар байх хэвтэй юм. Тэгээ монгол хүн хөөхөн охтууд Монгол маш их байгаа штэ тийм шүү дээ. Тэгээд тэр чинь солонгосын охтууд хөөхөн гэсэн ойлголт бол биш. Тэгэхээр өөртөө жоохон тэгж боддог таалагддаг надад. Гой санагдсан юм нь юу вэ гэхээр сайхан санагдсан юм нь юу вэ гэхээр нэг улсын хурал манайхаар иргэдийн төлөөлөгч юм уу тийм нэр дэвшиж байгаа улсууд нь өөрсдөө нэг ингээ хүмүүстэй уулзангаа нэрийн утсаа тарааж ингээ сонсож ярилцаж явдаг. Тэр нь бол айгүй өөчтэй санагдсан. Тэгэхгүй бол бид Монголд их хөвчлэн нөгөө нэг улсын хурал юм уу иргэдийн төлөөлөгчд нэр дэвшиж байгаа хүмүүс нэг л их зайнаас машин дотор юм уу эсвэл микрофоноор үгэлжиж яваад өгдөө шүү дээ тий. Яг хүмүүстэйгээ уулзаж ингэж яаж байгаа дунд нь явж байгаа нь бас өөр рекламны маягаар харагддаг шүү дээ. Тийм учраас яг гол асуудлыг ойлгохгүй юм байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр энэ нь бол хамгийн бас нэг өгөөчтэй тал юм болоо сонгуулийн сурталчилгааны гэж боддог. Гэхдээ яг бас ингэж реклам байж магадгүй л дээ. Ингээ яг явж байгаа гэсэн худлаа ингээ өөрөө явж байгаагаараа өөрийгөө ингээ таниулах гэж байгаа реклам байж болох ч гэсэн яг хүмүүстэй ингээ уулзаад мэдлээд явах нь сурталчилгааны бас тэр арга нь таалагддаг юм байна да. За дараагийнхаа асуулт. 9-р асуулт. Чөлөө цагаараа юу хийдэг вэ? Монголчуудаа амар уулздаг шүү дээ. Бид нэр тэгэл бөөнөрөө далайн хэрэг орно. Энэ тэмхийн арга хэмжээнүүдэд орсон чөлөө цаг айл болох сонирхолтой гэр бүлээр өнгөрөөхийг хичээдэг. Эсвэл тэгж уулзах боломжгүй бороо орсон ч юм уу тийм үе тарах юм бол гэртээ ном уншдаг за. Гэхдээ яг үндэ хүүхдтэйгээ байхад чөлөө цаг гэхээр одоо нэг ганцаараа байх хүмүүс унтсны дараах цаг чөлөө цаг гэж байна шүү дээ. Дөрвөж басах юм уу тэр чөлөө цаг гэж юм шиг. Намааш удаа. Чи юу гэдэг вэ? За чөлөө цаг. Одоо яг подкаст, YouTube, блог хийж эхлэхээс өмнө бол ирээдүйд нэг англиар ярьдаг орно. Чи суралцсан гэсэн юм бодолтой байсан болохоор дандаа англи хэл дээр л кино ч юм уу YouTube руудын бичлэг үздэг байсан. Тэгээ ер нь чөлөө цаг гэж яг хэлсэн юм. Яг л чиний хэлсэн шиг нөгөө хүүхдүүдийг гэрээхэн бүгд ингээ унтсны дараах цаг. Скол нөгөө гэрээсээ сургууль хүртэл галт тэргэнд явдаг юм уу?
өөрийгөө үжиж. Сая марцсан байна. Чамайг уучлаар яриаг тасалчлаа. Тэр Зүгээр. чамайг хэлэхэд саналаа. Би кино бас амар үздэг байсан юм байна. Солонгос драм, солонгос хэлээс ажируулах гад. Тэгэл драм үзэхээр бас нэг сэтгэл жоохот огтлаад нэг гоё юм шүү дээ. Гоё стрессээ дээр. Кино бас амар дуртай. Аа. Дараагийн асуулт асуучихгүй. Асаасаа. За, энтхийн багш нар болон сургуулийн систем нь Монголынхаас юугаар ялгаатай вэ? 10 дугаар асуулт тийм. Тий, 10 дугаар асуулт. Шинээр болон сургуулийн систем. Яг уу би ерөнхийдөө нөгөө баг багшлах сургуулиудаар нэрж одоо юу гэдэг судалгаа энэ хийдэг ч гэсэн яг 1-ээс 5 дахь хичээлд сууж үзэх болохоор сайн нарийн хэлж өгдөг. Миний хувьд одоо их сургуулийн магистр юу уучраас өөрөө харсан бодсон зүйл хийж өгч. Энэ нь бол одоо семинар хичээл нь шүү дээ. Багштайгаа судалгааны талаар ярилцах юм тийм нэг тэр бол айгуу гоё багшийнхаа судалгааны өрөөнд ингээд том жишээг нь тавиараад нөгөө шоколад ч гэдэг юм уу бичэмжийн гаргаж тавьчихвал багш одоо кофе хүн байна уу? Кофе хийж байгаа тавиал айгуу гоё тохиолж байгаа шүү дээ. Тэгээд ерөөсөө худлаа ярих юм шүү дээ. Шаардлага байхгүй. Монголч одоо энэ жишээ хар гэрт ямар нэг асуудал тохиолдож үнээр даалгавар хийж байгаа бол өөрийгөө нэг авч гарах гад хамгаалах гад тийм хэвчээдэг штэ. Энэ бол ямар ч юм байхгүй. Яг л энэ сайн загалал. Мөн гоё юм шүү. Аха яг энэ чиг шаардлага. Эсвэл оюутнууд багштайгаа айгуугаа хүндэтгэж ярьцтай. Тэгээд дүүмэн гэх юм бол яг л өмнө гар нөгөө нэг сургалтыг зараад ингээ хөлсөх юм уу тийм юм болтой. Би сая ингээ сүүлийн жишээ гэх юм бол ерөөдөө яг одоогийн байдлаар хичээл дээр эйт явж байгаа л да. Тэгээд өнгөрсөн үйлчлэлтэй судалгааны нөгөө компьютер дээр ажилладаг хичээл хийсэн. Тэгээ өөрөө тийм нэг IT компьютертэй юм уу? Сонирхолтой ч юм. Яг нөгөө одоо SPS програм гэж юу яаж яг л өөртөө хэрэгтэй мэдээлэл авсан. Тэгээ ингээ бидалт хийгээд өгөөрэй гэдэг. Ирс цолцоо байсан юм. Башаабын үсэ бидалт хийх надад цаг байхгүй гэдэг. Хэлсэн байхгүй би тэгтээ ингээ шаардлагатай мэдээлэл авцаа. Та өөрөө яаж нэгэн өөрөө мэдээ хэрэгцээ байхгүй. Гэсэн чинь багш маань яг тийм тавьсан мэлээ. Амар гоё яг л өмнө амар гоё. Зүр баярлж байна. Ахад тийм дуу авч үзээ. Тэгээ дээрэс нь ганцхан юм л чинь. За. Тэгээд дээрэс нь одоо Японд гэх юм бол нэг их зээг үүсгэж байна. Монгол нэгцсэн нэг юм шиг шалгалтын юм гэдэг шүү дээ. Японд болохоор одоо тухайн авах онооны дийлэн хувийг ирсэн юм. Миний өгдөгтэй Монголч гэсэн хичээлээс сурталаа бас тийм байдаг үстэй. Тийм үү? Тийм билүү. Би ярдгийг санагдаад байгаа юм. За миний хувьд гэх юм бол уулын те одоо уулзалтаа тиймэрхүү илүү болдсон юм бол яг оюутны амьдралаа мэдрэх юмнууд илүү болдсон байлаа. Магистраас ингээ харж байхад болохоор Монголд гэхдээ магистрч бас юм л ахalta. Ер нь бол аюул нөгөө судалгааны материал их унших ч юм уу судалгаа хийх ер нь их хэрэг гардаг штэ тий. Гэхдээ ингээд нөгөө боломж нь аюул их одоо номын сан маш хүрэлцээтэй. Манай Монголын төв номын сан биш тий. Тэрийг одоо 2 нугалттай тэнцэх тийм том номын сан жишээлбэл сургуульд ингээ 2 ширхэг байдаг. Тэгэл дотроо ингээд нөгөө номын сан амарч унтаж тийм болох хэсгүүдтэй янз бүрийн нөгөө одоо нөгөө хувийн өрөө ч юм уу те номын сан ингээд төвчлөлт нь ингээд арай хөгжингүү болохоор тэгээ ер нь бол яг систем гэхээс илүү сурах орчин нь илүү их нөгөө нэг айгу бэлтгэгдсэн тийм Монголыг одоо илүү бэлтгэгдсэн одоо гарын аллах сурах очгууд нь илүү хангалттай тийм юм болов гэж бодож байна. Би яг надад чинь Японоос ер нь солонгосоо бас тийм багтай нөгөө онлайн дах нүүц бааз тий. Тэр нь мэдээллийн нүүц бааз бүр маш ихтэй тий. Тэр нь бүр хичээлүүд амар тий. Бас тэн дээр нөгөө нэмжлэг манай сургуульд одоо оюутнууд нөгөө нэг тусааны нөгөө нэг номын дэлгүүртээ ингээд ятсан. Одоо хамтарч ажилладаг гэх юм уу? Манай сургуулийн оюутнууд ингээд
ингээд өөрийнхөө нөгөө нууц код юу хэлээд интернет номнуудын өнгөө унших тийм ирэх бас байдаг байхгүй юу? Интернет номын өнгөө уншин сонсон те. Интернет бааз нь бол тийм маш хангалттай. Орчин нь бол хамаагүй хангалттай л да. Тэгээд системдээ ч байд юм уу, юундаа ч байд ямар ч байсан амар өрсөлдөөнтэй сурдаг болохоор оюутнууд нь маш хичээл хийдэг. Миний ажигласнаар. Ер нь ингээд шалгалт өгөхөд ирэнгууд яг бакалаврын оюутнууд яг ингээд мэддэг байхгүй малгайтай цамц өмсөөл, маск зүүгээл, тавч өмсөөл, номын сан өдрөшнгөөс уцдаг ер нь санаас оюутнууд. Гэхдээ яг хөө шалгалт байхгүй болоогүй байсан ч гэсэн ер нь ингээд номын санд бид угаасаа номын санд амар их суудаг болохоор ингээд тогтмол ингээд байж идэг ингээд нэмэлт хичээл үзээд ч юм уу юм уншаал суугаад хичээлээ хийгээл би болохоор Монголд байхдаа нэг шалгалт өглөө гэл барлын 7 хоног гэл тэгдэгсэн шүү дээ бид нар ер нь тэгээд энд бол ер нь тогтмол ингээд хичээлээ аягүй сайн хийдэг юм шиг байгаамаа ер нь өрсөлдөө ихтэй болоод илүү гарахын тулд ч тийм үү байнга л өөртөө нөхцөл байхын өөртөө ч хичээхийн тийм л харин тийм энд бас ер нь оюутнууд маш их ном материал уншдаг. Тэгээд дээрэс нь одоо би жишээлх юм бол Япон Монголтойгоос ингээ харьцуулаад судалгаануудаа үзээв шүү дээ. Өмнө хийгдсэн судалгаа нь. Тэгмээд Японд мэдээлэл нөөц бааз нь онлайн болон номын сан хэлбэрээр маш их байгаа гэдэг. Тэгээ Монголдоо мэдээж интернет онлайнаар хайнгууд өсөө олдохгүй. Одоо тийм төгсөгчдийн диплом ч юм судалгаанууд онлайн гэх байдлаар хэрэгтэй юм болов уу гэж бодсон. Харин тийм наад чинь бас тийм бас нэг санаад авч байгаа асуудал л та. Тийм Монгол дахь материал олдохгүй тий. Бид нар бас өөрсдөө монголоор хөрвүүлээд дипломаа байршуулах тийм системтэй болвол гоё л. Ирээдүйд бас хэрэгтэй л юм билээ тий. Тэгээд би сая юу л хэлчихээ та. Энэ дээр тий нэг яа хэлмээр санагдсан нэг юм гэх юм бол нөгөө эдгээр чинь Япондас тийм үү Солонгос нөгөө нэг улсын хотынхаа сургуулиар нэрсэн сургууль нь хамгийн алдартай сургууль нэгдэг хот дотроо. Тийм байдаг аахгүй. Одоо Пусаныг сургууль гэдэг тэгэхээр Пусанд ингээд Солонгос хөлтлөх юм бол өөрөөсөө чи амар ухаантай юм байна те Пусаныг сургууль сурна гэдэг чинь ухаантай хүмүүс сурд юм уу ингээд хүмүүс нь хэлдэг байхгүй юу? Тэгээ Монгол байхдаа намайг ямар сургууль сурсан ингээд тэгэхээр ингээд сургуулийн нэрийг хэлэхээр энэ ингээ хотын нэр үү Монголын нэр үү мөрөө гэж асуугаад байдаг юм. Тэгээд би хасан дээр нэг бодсон юм нь Монгол нэр ингээд нөгөө их сургуулийн нэрийг те одоо ингээд жоохон хамаагүй ч гэх юм уу те төгссөн сургууль яг хамаасмааргүй л энэ та гэхдээ ер нь ингээд сургуультай холбогдлого өгчтэй шүү дээ. Тэгэхээр гадаадд сурж байгаа хүмүүс нэргээд энэ одоо юу гэсэн үгийн сургуулийн нэр мэргээ гэж боддог. Эсвэл нэг Улаанбаатар их сургуулийг төгссөн гэдэг юм бол одоо хотын хамгийн шилдэг сургууль уу мургуул уу яг Улаанбаатар гэсэн муу цаа гэсэн үг шүү зүгээр тийм ойлголт байдаг одоо хотынхаа сургуулиар нэрлсэн сургууль нь тэр хотын хамгийн сайн сургууль улсдаа ч гэсэн одоо Сөүлийн сургууль бол ингээд Сөүл дотроо номер 1 Пусаны 2-т ордог гэж боддог байхгүй өөртөө солонгосчууд нь нэрээ Японоор ч гэсэн их сургуулийн нэр нь бас тийм юм. Токио их сургууль, Осака их сургууль тий Осака, Можи их сургууль, Хотын их сургууль гэж байна. За, дараагаас асуулт. Яаж дуусна уу? Дууссан. Дараахан 11 дугаар асуулт. Сургуулийн төлбөр хэдэн төгрөг вэ? За, 1 жил нь. 1 жил нь гэхээр 3 сар намраад 3 сар хичээл орж байгаа шүү дээ. Үгүй. Тийм 6 сар намраад 6 сар хичээл орно гэсэн үг шүү дээ. Ер нь Солонгосд бол тийм. Тийм үү? Ер нь тийм баха. Үгүй юу? Японд өөр үү? Японд 102 сар орчим амраад аваар 2 сар орчим амраад. Солонгосд болохоор одоо 9-өөс 12 сар хүртэл ингээд нэг семестр. Тэгээд 2-оос 3-аас 6 сар хүртэл нэг семестр ингээд 1 жил гэсэн үг тэгээд. Тэгээд одоо манайх 9 сарын 1 гэдэг шиг 3 сарын 1 болвол юуны 3 сарын 5 болвол одоо 9 сарын 1 дэх хичээлийн хэмжээ. Японд 4 сарын 1 гэдэг. Тийм үү. Тэгвэл 9 сарын 1 бас дүүрээ тийм ээ. Саяны амралт бол нөгөө хэлний сургуулиас өөр шүү дээ. Их сургууль. Тийм хэлний сургууль ч гэсэн тийм Солонгос ч гэсэн хэлний сургууль өөр. Төлбөр нь ч гэсэн бас өөр төлдөг юм л да. Тэгээд мэрэгчлэрээ бас ялгаатай семестр нь. Нийгмийн талын чиглэлийн төлбөр гэх юм бол нэр дээрс нь сургуулаараа ялгаатай юм байна. Манай сургуулийн нийгмийн талын
төлбөр нь нэг семестрийн 2 сая 300 мянган вон гэхэр чинь 5 сая төгрөг юм уу? Жил тэгэхээр бараг 10 сая төгрөгөөр бол 10 сая төгрөг болж байгаа юм байна. Яг одоо. Тий. За энэ болохоор Японд тэр мэрэгжлийн коллеж гэж ярьдаг шүү дээ. Яг нэг мэрэгчлэрээ дагнаад сурч байдаг. Тэр бол айгүй нэр хүндтэй байдаг. Тэгээд төлбөр нь ч гэсэн айгүй өндөр, хичээллэх цаг нь ч гэсэн их байдаг юм лээ. Монголчин коллеж гэдэг тэгэхээр жоохон юу гэдэг тий. Тэр мэрэгжлийн сургуулийн хувьд гэсэн бол Амьсууд гэсэн үг үү те монголоор? Тий. 23 сая гэдэг юм ойлголоо шүү дээ. За хувийн их сургуулиас ойролцоогоор бас тийм байдаг. Улсын их сургууль нь болохоор ойролцоогоор нэг 13-аас 15 сая төгрөг жилээр хэмждэг. Дунд чинь шүү дээ. Энээс багч байгаа юм шүү. Тий, минийх ч гэсэн бас дунд чинь гэхээр багч байгаа гэж байгаа. Гэхдээ нэг тэр хавцаа хэлбэлцэн гэсэн үг. За. Дараагийн асуулт. За 12 дахь нь бол та эх орноос санаж байна уу? Яагаад санаж байгаа вэ? Хурган яриатай хамт байгаарай. За энэ 12 дахь асуултыг манай сонсогчид ч гэсэн ер нь гадаадд байгаа хүмүүс санахгүй байна гэж хариулах юм нэг ч байхгүй гэж бодож байна тий. Бас нөгөө одоо юу гэдэг өвлөн нутаатай Улаанбаатар ч гэдэг юм асуудал их байгаа ч гэсэн үнэхээр эх орон гэдэг бол эх орон л гэдэг юм лээ тий. Хэдий бид нар ингээм амар гой хөгжилтэй хөгжингөө бүх юм бэлэн хангалуун тухтай тавтай оронд амьдарч байгаа ч гэсэн тэр одоо эх орон гэдэг чинь юу зөвхөн тэр нөгөө уул ус нутаг уснаас гадна тэнд амьдарч байгаа хүмүүстэй гэр бүл багасаа тоглож өссөн найзалж өссөн найзууд гэдэг ч юм уу өссөн орчин тэрийг олохын санд нэлээ. Би бас тийм яг тэрэн дээр чинь санд нэгж байна. Да ер нь гадаадд байгаа хүмүүс бүгдээрээ л эх орн руу нөгөө хилхиндээс алхаад бас алхахаараа ингээд муулаад байдаг байдаг ингээд бас даах шиг байгаа. Гэтэ ер нь бол ингээд бүгд л айгүйх санаа зовж бас ингээд үүлзээдэг тий гадаад байгаа монголчууд тэгээд яг нөгөө багаасаа өсөлтөө одоо нөгөө идэж өссөн хоол ч юм уу тий тэр орчин бол хамгийн чухал юм байлээ. Одоо манай нэг багш Америкт сурж байхдаа хэмжээгээ санаад үйлжсэн гэж ярьсан ингээд зааглаараа инээжсэн. Би бас өрмөө санаад үйлсэн. Гэхдээ яг ингээд хүүхдүүд ингээд солонгос айлууд инээжсэн гэсэн яг мэдээ надад дотроо нэр би ч гэсэн ингээд энэ солонгос Монголд байхад солонгос хоол идэх гоё байсан ч гэсэн би багаасаа идэж өссөн би бол хоолоо санаж байна. Ялангуяа би нөгөө хоолны аппетит өндөртэй хүн болохоор ер нь бол хоолоо ер нь бол санаж тэгээд тэр чинь ингээд дассан орчин хүрээлэн байгаа тийм ер нь бол тэгээд эх орон гэдэг чинь угаасаа хүнд ингээд өөр юм байлээ. Тэгээ би энд байгаас нөгөө гадаад хүнтэй суусан хүмүүс бас байдаг шүү дээ ер нь солонгосоос гадны ер нь дэлхийн өнцөг болон бүртээ байгаа хальтаа. Тэгээ тэдгээр хүмүүсээс ямар ингээд хэцүү залуусыг гаргаж хайртай хүнтэйгээ хамт амьдарч юм бэ гэдгийг бас ер нь ойлгосон л тоо. Чи гадаад хүнтэй суугаагүй. Үгүй тийм л дээ. Гэхдээ тэр хүмүүсийг бодохоор ингээд их нутгаа санаж байгаагаар нэ хайртай хүнийхээ нутгийг энэ миний хайртай хүний нутаг та гэж бодоод өөр нэг амьдрах гэдэг бас амар золиос шаардж байгаа. Тэр хүмүүсийг ингээд бити буруут туцаараа гэдэг энэ дашрам байгаа бас. Тэгээд гэж боддог. Тэгээд дээрэс нь одоо онгоцны одоо билет ч гэх юм уу тий боломжийн хямдхан мэсэн бол жилдээ 1-2 ирж очиод тий цагаан сараараа нэг очиод зуунд нэг очиод ирж очиод эмээр вэ шүү дээ тий бас гих мэтчлэн асуудлуудаас болоод энэ жилдээ нэг очих ч юм уу бас тийм үү тий яг үнэ тэгээд хичнээн асуудалтай шиг ингээд харагдаж тэндээ байхдаа ингээд хүнддэг ч гэсэн гадагшаа гарахаар нэр эх орноо сандаг оюутан ажилтан одоо хэн байдیں۔ Тэ гадаад үдээс бас бүтгэлийн хүмүүсийн эх орноо тодорхой хэмжээгээр сандсан юм байна те. Би одоо юу яадаг гэсэн шүү дээ. Анх ирээд 1 жил нь 2 жилийн дараа ерөөсөө л тэр юуч байхгүй хов хосоо уудам талаа бүрээ санаад нүдэнд харагдаад тэгээд Японд л нэр хэлдэг байж байна.
Тэгээд нөгөө нэг гэрээсээ сургууль руугаа альтергээр явж явах замд хэсэгхэн газар юм гол өргөн гол урсдаг юм нэг юу тийш хэсэг гэдэг байхгүй юу? Тийшээ хараад нэг санаа алдчих яваад тэгээд явж штеп. Клип шиг юм болт юм шүү дээ. Гэтэ ер нь бол яг ингээд яг тийм аа. Гэтэ одоо бид хоёр ингэж байгаа юм чинь тий олон жил болсон хүмүүс бас яг өөр юм ярих бах л та тий. Арай илүү хүмүүс гэж юм ярих бах. Гэтэ энэгээр яа энэ асуултыг бас ингээд асууж байгаа оруулсан бэ гэхээр би өөр юм бодоо. Тэгвэл би бодож байгаа бол. За тэг. Энэ бол бас үнэхээр маш гоё асуулт. Тэгээд ер нь бол гадаадд байгаа сурч ажиллаж амьдарч байгаа хүмүүс бол тухайн амьдарч байгаа орныхоо юу сайхан, юу л гоё юм. Тэгээ энийг нэг Монголд оруулчих гэсэн тийм. Энийг нэг Монголын нэг юм байгаас дандаа л тэгж боддог тийм. Эсвэл сэтгэл доо яатай их орно. Тэгээд дээрээс нь ингээд гадаад байх тусмаа бас Монголд байгаа сайхан юмнуудаа илүү их болчихдог тийм. Монгол одоо тэр нь гоё шүү. Уг нь монголч тийм гоё байсан та гэдэг илүү нүд нэгдэг гэх юм уу. Монголынхаа талаарх илүү юм бас илүү санагдав тийм. За тэгээд тийм учраас ингээд гадаад байгаа монголчууд минь энэ асуултанд заавал хариулаад тэгээд сонслогоос хариулаад тэгээд өөрөөсөө хариулаад Монголд байгаа хүмүүстэй гадаад амьдралын талаар баахан ч гэсэн мэдээлэл хөөцлөө гэж хүсэж байна. Яа тэгээд энэ удаагийнхаа дугаарыг ингээд өндөрлөхгүй. Тийм өндөрлөж байна. За тэгээд хамт сонссон хүмүүстээ маш их баярлалаа. Маш баярлалаа. Подкастаа улам сайжруулж илүү хүртээмжтэй бас илүү сонирхолтой зүйлийн талаар ярих гэж хичээ. Тэгээд дараагийн подкастыг маань цааш сонсоорой. Хурган яриа подкасттай хамт байсанд баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Baby Teresa, she's got your eyes. I see you all the time. When she asks about her daddy, I never know what to say. Heard you kick the bottle and you helped build a church. You carry an honest wage. Is it true you have somebody keeping you company? What do you say when it's all gone away? Baby, I didn't mean to hurt you. Truth spoken whispers will tear you apart. No matter how hard you resisted, it never